За манайхаа манчи яваад дэлгүүр дээрээс гараад тэгээд дэлхийн ажиллаж байгаа газар ямарсан хүрээд ирлээ. Тэгээд хэдүүлээ дэлгэхтэй уулзч яг юу хийж байгааг харъя. Өөрөө болохоор одоо хурж ирээд харж болноо гэсэн зөвшөөрөл өгсөн шүү манайхаа. За орцгоё. Зэ энэ ч байгаа юм шиг байна. За сайн байна уу? Дэлгэх авах бол. За юу нэ? За юу вэ? За. Бамика. Яа. Газ одоод ирж байгаа зү. Амархан юм байна. Амархан юм байна. За маа. За амсгаа. За энэ чи одоо ингээд бас тайлбарлах ажиллагаа. Жохон дарна. Тий. Яг юу хийж ийн энэ дэлэг гэдэг хүн? Аа. За нэг өөр байна. Байна. За манайхаа. Логик язлах бол чанга байх юм даа. Бөө амсгаа. За. Юу хийж байгаа юм бэ? Энэ. Жага ажил хийгээд дээ. Ааха. Юу яагаад 4 жилийн дараа иргэдийн төлөөлөгч дөрсөлттэй юм уу гэдэг. No, God, please, no! Одооноос энэ иргэдтэйгээ ойрхон ажиллаж байгаа юм тийм үү? За. Анжиргатай нэг ингээд оройтой нэг гандагийнхаа хатаа айлуудад өөрсдөө хүссэн шигээ. Ааха. Боонтой ажил хийгээд байгаа мó. Гоё шүү, болж шүү. Тэгэл явж байна. Тэгэд хамгийн гол бас нэг минус шинэ сервис мэрвэс. Энэ дөрөв дэлгүүрээс гарахтаа яг дэлгүүр маань мангар олон ажил хийгээд бас дэлгийгээ ер нь жоохон танилцуул жоохон сурталчилж ингэж яадаг юм уу гэж бодсон. Тэгээд одоо шинэ нээж байгаа сервис чи юу вэ? За энэ бол нөгөө би чи нөгөө аквариум тойр зөөгöd байгаа штэ. Амжиргатай. Тэгээд аквариум болохоор ч нөгөө ганцаараа өргөж болохгүй. Хоёулаа заавал өргөх хэрэг болно. Тэнгүүт энийгээ болохоор шууд хүнтэй биш ганцаараа яг өөрийнхөө хүчээр оройн фитнес хийгээд ингээд өргөд яваад байгаа байхгүй. Аа маа дэлгч бас орой 6-аас хойш хол идэхгүй байгаа тий. Тэр бол баг. Би таргалаад хоёлаа алж байна. Тэгээд ер нь бол аквариум зөөх. Тий. Зөөхтэй яг метрээс эхэлж байгаа юм л да. Метрээс дээш 1 метр аквариумыг 100 мянга гэж байгаа. Сабтай болохоор 1 метрийг 200 мянга. Метрээс дотогш аквариумуудыг болохоор ерөнхийдөө хүмүүс чинь нөгөө жижиг тэрэг мэрэгдээ хийгээл ажиллагаа зөөч штэ. Тэг тийм үнэлгээтэй тэгэл зөөгөөж явж байгаа да. Тэгээ дандаа оройн цагаар. Яг том аквариум зөөхгүйд зөөх одоо хүн олдохгүй бол маа дэлгэлөө хандаж болох юм байна тий. Тэгээ тэрийг бас энийхээ юм их сурчлах хэрэгтэй байна. Тэгээд одоогийн ажил бол ингээд хүмүүс бас буянтай ингээд гал хөстэй багтан тий. Ингээд хүүлж өгнө гэдэг чинь бас буянтай ажил шүү дээ. Ингээд бодлоо байна да. За. Тэгээд за өөр чин дэлэг маань юу гэж байгаа лээ? Тэгээд одоо урдаас барааж хэлж байгаа гэж. Бараа газарж байгаа гээ. Ганцыг ангийн хатуулагтай заазар байгаа. Тэгээд бас нөгөө барайцлж боллоо яалаа. Тий. Би нөгөө хаанаас гандандаа л оршихуй өвдөсгээд барайцлын төгссөн байгаа. Тэгээд ахтар барай бас барайгаа. Тэгтээ бас тодорхой хэмжээгээр хүмүүст барай гэдэг. Ерөөхдөө арцэг нуруугаар дагнана. Болог гаргана. Тэгэл байж гин да. Тэгээд дараа бас нэг юм дугаар хиймээр байна. Болно штэ. Болог гэлөө. Би болог гаргана штэ. Болог гаргана тий. Тэгээ манай загсчтаас бас болог гаргуулахыг хүсэж байгаа юм байл. Тэртэй холбогдоод. Жохон жим бах та. Намайг бол голоод байгаа зүгээр. Тэгээд тийм хүн амтан байвал бас болог гаргуулангаа бас загсаа яриад хэдүүлээ бас нэг хөгжилтэй нэвтрүүлэг хийж болж байна тий. Тэрээс одоо юу ч гарч магадгүй. Манай өөрөө үг ингэсэн байгаа шүү дээ. Шууд хүн рүү залгууртаа нүүрс ирлээ. Хаалгаа гэдэг. Өсөд бүгдийг ачаад болчихж байгаа юм уу? Гүү энэ анжиргаа маань чаавс 30 шуудаал 30 шуудаал ачсан юм уу? Ачиж байгаа. Тэрнээс илүүг бол одоо ачаад дууссан юм уу? Одоо айлтаа очиж өгнө шүү дээ. За 30-аар ирээсэй гэдэг юм шүү дээ юм уу? Тий, ерөнхийдөө 30-аар ирээсэй гээл.
За. Тэгэл явж байгаа. Одоо Ер нь яг бид тэр сая бодсон юм заавал байнга одоо загсны тухай яриа л тий. тий. Энэ дэлэг цообоо гэж хүмүүс яг хий юм бэ? Ер нь ямар хуу улсууд юм бэ? Тэгэхээр одоо Ягаад нэвтрүүлэг нь тасраад байна гэдэг. айгүй гэж одоо ингээд орон цагаар ингээд энэ чинь ажил хийгээл. Тэгээ одоо өнөөдөр Аккурны хөргөлт байна уу? Байхгүй. Гол нь миний нөгөө талаас өргөх бяртаа авдаа алга гош. Бас дээр намаа голоод байна. Тэгээд яг бас Аккурм нэг хөргөл хийж байгаа. Тухайн бас видео оруулах гэсэн бодолтой байгаа тий. Тий. Гол нь нөгөө нэг хөргүүлж байгаа хүмүүс маань өөрөө зөвшөөрөө. Тэгээд гол нь их хүмүүс нөгөө оройн цагаар гэхээр оройн цагаар хийж байгаа нь болохоор нэгдүгээр хөдөлгөөн бага. Тэгээ хоёрдугаарт нөгөө лефт мэт бусад юмнууд жоохон чөлөөтэй гэдэг утгаараа бас оройн цагаар зөөр ихэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Өдөр нь бас дэлгэшин багшилж байгаа биз дээ. Яг үнцэн ажил чи хүмүүс танилцвал яг үнцэн. Ер нь бол инженер багш, сантехникийн инженер мэргэжилтэй. Сантехникийн инженер багшилж байгаа. Тэгээ орон цагаар одоо энэ фитнес хийх маягтай ингээд сайхан хүн хөгшөрч өгөхгүй хөшиж өгнө. Баярлаа. Одоо хичээнэ би бол хичээнэ. Чи ч гэсэн бас тэгэл тэндээс энэ үртэл алхаад ирнэ гэдэг чинь бас болж шээ. Тий, сая машинтай явах гэснээр бас төвжирэл их байхаар найз сүрээд тэгээд явчлаа. Энэ одоо 30 шууд аччихад байгаа юм уу? Аччихад байгаа юм шүү дээ. Ингээд шууд. Тэгээ уг нь би чиний яг ачиж байгаа яг амар гоо бичлэг оруулах гэж хэлчихэж байна. Буулгаж байгаа дахиад ачих юм уу? Би найз бол залхахгүй л дээ. Яа хайрт. Тэгээ за яах бас. Жиг гамны да. За. Чүта. Зя дэлгэн маань хоёр бас нэг хэдэн шууд байгаа. Буулгаад ирийгээд бас ажилтан танилцъя да найзгаа. Гандагаас алдахгүй. Гандангийнхаа хоёр юмнаа гэж. Ганган шавэ хар хүн хөө гандан динжэр нутагтай да. Очин Улаанбаатар хотод төрөөд 3 настайдаа ганданд ирээд тэгэл тэрнээс одоо болтол гандандаа байна. За. Гандны хонгоо юм байна. За энэ залуу ингээд сайхан орны ажиллаа хийгээд манай өнөөдөр хоёулаа төгөөлтөнд явж байна. За манай замын уцаа барьцсан. Нүүр сэрлээ хаалгаа. За ингээд орилчдаг юм байна. Хөөе нэрээс. Нүүр сэрлээ хаалгаа гэнэ. За. Зя тэгээд одоо энэ аль ихний альда буулгах чинь да тэр. За бага өмснө. Бага өмсгөл услахгүй бах те. Тэ яг гадаа энэ чи. Энд хэдий болох юм. Бүгдэнд болгоцсноо. За тэгээд дэлгийнх ажилтаа танилцчлаа тий. Энэ яг зүгээр сайхан биеийн тамир хийж ийн. Зүгээр сууж гэртээ зүгээр сууж гарна тий. Энэ бол маш зүйл дээ. За тэгээд хамгийн гол яг зарлах гэдсэн юм болохоор дэлэг маань одоо нөгөө дэлэг сервис нээж байгаа тий. Тэгээд метрээс дээш том аквариум зөөлөх найзууд байвал манай эртээ холбогдоод тэгээд дэлгэхтэй маань холбогдоод надтай холбогдсон ч болно би дэлгэхтэй холбоод өгч юм гэсэн үг. Тэгээд аквариум тавиураа зөөлгөөрөө тэр аквариум том аквариум зөөгч бас чангастай.
Навши ажиллаж штэ. Тэгээд за нэг тиймэрхүү байна. Тэгээд энэ удаагийн дугаар бол бид загас ирсэнгүй зүгээр л дэлгийнх ажилтаа танилцъя гэж бодлоо. Тэгээд дараагийн бас энэ ажил танилцуулах тийм дугаараар болохоор нөгөө аквариум хийж байгаа, тавиур хийж байгаа. За тэгээд дэлгийн яг нөгөө багшилж байгаа байдлыг таавал танилцуулнаа. Тэгээд навагч дэлгүүр дээр хэрхэн 8 хийж байгааг бас танилцуулж болно тий. Болно шүү дээ. Тэгээд бүх баг ирсэн хүмүүс мэдчихэж Тэр хобби юу байна гэх мэтсэн тий. Тий, тэгээд бас нэг ганц нэг аялын нэвтрүүлэг бас бодсон байгаа. Удахгүй гой дугаар оруулнаа. За, баяртай дараа уулзъя. Бүрээ айлх байлаа. Монголын Аквариумын загас сонирхчид маш олон болох болтугай. Удахгүй уулзцгаая. Баяр таа.